Монголда бүтээгч иргэд аж ахуйн нэгжүүдийг дэмжин ажилдаг Монгол брэнд төслийн энэ удаагийн дугаарт Монгол малын арьс ширээр бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа арга шагаа компанийг онцлон танилцуулна. Тэд өдөртөө 100 ширхэг дээлийн бүс 500 ширхэг тэлээ үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрлэлдээ олон дэвшилтэт техник болон технологиг ашигладаг бөгөөд 10-аад хүний бүрэлдэхүүнтэйгээр ажилладаг байна. Асамбара намайг ариун болд гэдэг. Энэ компанид менежерээр ажиллаж байгаа. Ерөнхийдөө анх бол манай найз энэ компанид үүсгэн байгуулсан. Арьсан чиглэлээр тэлээ бүсийг хийж үйлдвэрлэе. Цааш нь зах зээл хүргэе. Тийм зорилготойгоор ажилласан. Ажиллаж байна. За анх бол яг 2-3 ажиллаж байсан. Одоо юу гэдэг тоног төхөөрөмж сахгуулаад 1-2 тоног төхөөрөмжтэй байсан бол одоо бол бүтээн байгуулад одоо зах зээлд хүргээд бараагаа зах зээлд хүргээд баг багаар дэвшээд одоо ерөөхдөө бол жижиг дунд үйлдвэрлэл хэмжээнд очсон явж байна. Тийм хүү байдалтай ажиллаж байна. Арга шагаа компани үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ дотоодын зах зээлд худалдаалахаас гадна Оросын албаны улс, бүгд найрамд хятад ард улс, өвөр Монгол зэрэг орнуудад худалдаалж байна. Энэхүү компани нь 2009 оноос үйлдвэрлэлээ явуулж эхэлсэн бөгөөд өнөөдөр Монголын зах зээлд арьсан бүс тэлээний хамгийн том үйлдвэрлэгч болон танигдсан юм а. Тэд 2015 онд арьс ширний үйлдвэрлэлд нэгэн томоохон дэвшилтийг гаргажээ. Энэ нь бүх төрлийн хээний хэв хийх машин юм а. За манай компани одоо бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг чанарыг сайжруулах үүднээс сүүлийн үед өөрсдийнхөө хүч хөдөлмөрөөр болцоогоор хөрөнгө оруулалт хийгээд хэвний машин оруулж ирээд үйл ажиллагаанд ашиглаж байна. Энэ хэвний машин маань давуу тал нь ерөөсөө тухайн бүтээгдэхүүн дээр хэрэглэгчийн ямар ч хүсэж байгаа дүрс зураг үгийг одоо маш чанартай дарахад зориулагдсан. Тэрийг дүрслэхэд зориулагдсан юм тоног төхөөрөмж байгаамаа. За энэ хэвийг одоо яг яаж ингэж гаргаж байна те үйл яг ингэ ажиллаж байгаа явцыг нь та тайлбарлаад өгөөч. За тэгээ хамгийн түрүүнд бол энэ хэв маань хийгдэхдээ эхлээд зураг зурагдах хэрэгтэй байдгийн. Зураг зурсныхаа үндсэн дээрээс эхлээд бид нар ингээд хүссэн зураг хөлтглийн програм дээр зурчиж байгаа юм. За тэгээд энэ зурсан зураг бас энэ машинд хөрвүүлдэг програм ашиглаад за одоо хийж байгаа явцыг харуулъя бид нар. За хэмжээний хувьд болохоор ерөөсөө 1 см квадратаас дээш маш наривчлалтай дүрсийг хийж болонлоо энэ машин дээр. За тэгээд жишээ нь одоо энэ яг манай бүтээгдэхүүнд ашиглаж байгаа хээнүүд байж байна. Бид нар өөрсдөө хийгээ баяжуулаад тэгээ захиалагчийн хүсэлтээр ямар байх хүсэлтэй вэ те тэрний зориулаад бүтээгдэхүүнээ илүү баяжуулаад явж байгаа юм. Хээ бол ямар байж болж байгаа. Бидний одоо үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүн маань илүү Монгол үндэсний талдаа учраас хөвчлэн Монгол үндэсний чиглэлийг барьсан хээ угал зураг дүрслэлийг ашиглаад байгаа. Арга шагаа компани үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнүүд Монголд үйлдвэрлэг болон нарантуул олон улсын худалдааны төвүүдээр худалдаалагдаж байна. Монгол дээлийн бүс тэлээ зэргээр голлон хийдэгч бүх төрлийн арьсан цүнх болон бусад арьсан бүтээгдэхүүн үйлдвэрлэх бүрэн нөөц бололцоотой. Дотооддоо үйлдвэрлэсэн Монгол малын арьс ширэн бүтээгдэхүүнүүдийг сонгон хэрэглэж үндэсний үйлдвэрлэгчтэй дэмжицгээгээрэй. За бид одоо анх одоо ерөнхийдөө үндэсний дээлэн зориулсан бүс тийм ээ. Энэ чиглэлээр илүү төлхөө ажилтдаг байсан. Сүүлийн үед болохоор одоо ингээд бүтээгдэхүүнээ илүү сайжруулад зах зээлдээ одоо бас хэрэглэгчтэй илүү ойртох
чиглэлээр ажиллаж эхэлж байна л да. Сая энэ цагаан сараар бид нар бүтээгдэхүүнийхэн бас нэр төрлийг илүү олшруулаад бэлгийн чиглэлээр бүтээгдэхүүн гаргая гэж шийдээд иймэрхүү сав баглаа бодолтой хэрэглэгчтэй илүү гоё тийм ээ бас шинэлэг боловсон үйлчлэг үзүүлэх талаасаа ийм бүтээгдэхүүн гаргаж эхэлж байна. За тэгээд арьс ширэн дээрээ тулгуурладаг учраас энэ нэг юу вэ л да энэ тамирчид болон фитнесээр хичээлдэг хүмүүс. За тэгээд уул уурхай жолооч нар хүртэл энэ бүтээгдэхүүнийг хэрэглэж болох юм байна. Нуруундаа ингээд хамгаалтын буюу нурууг цих байлгах. За тэгээд суулт үүсгэхээс хамгаалах энэ эрүүл мэндийн бараг бүтээгдэхүүн болоо явчих байхгүй юм чинь. Монгол Монголынхаа арьсаар ингээд цөөнх үйлдвэрлэж байна. Ингээд бидний үйлдвэрлэж байгаа энэ маань ингээд Монголын баялаг юм аа. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжээрэй.